Өнөөдөр бол 11-р сургуулийн хүүхдүүд маань төдөөлөд эдгээр 11 хүүхдүүд. За бүгдээр нь хүүхдийн баярын мэнд хүргэе. За. Өдөр манайхаа нэг тайлбарлаарай өөрсдөө. Код инженер чи тэгээд эднээ За тэрийг харъя. Юм тавьчихлаарай. Өөрсдөө ингэж юм хийлээ. Уцаа ясыг дийцгүүр. Өөрөөр хэлбэл энэ жилээс хүүхдийн баярын агуулга маань бас илүү өргөн үрээтэй болж байна. Ирээдүйн мэрэгжлийн сонгох тийм сонирхлын төрүүлэлттэй. Энэ Европч ингэ явж шүү дээ. Өөрсдөө ингэж угсраад ингэж Өөрсдөө кодоо өгсөн үү? ер нь 11-р сургууль хэдгээр анги? 7-р ангийнх юм уу? 6-7-8 юм уу? Энийг кодыг оруулсан юм уу? яг засаг газраас нөө бүршилсэн хөгжлийн хүрээнд болоод ингээ бүсээр юм тэмцээнүүд зохион байгуулж байгаа. Өссөн хугацаанд Дахуу аймаг дроны тэмцээн зохион байгуулаад 11 аймгийн 170 хүүхэд Одоо асч. Тийм байна. Энэ хардаа. Өөрөөр хэлбэл одоо улаан гэрэл асчлаа тий. Одоо ногоон гэрэл асч байна. шарг логноос. Одоо биш энэ адилхан ногоо асч байна. Тэгэхээр энэ танаа хаас энийг өөр аймаг орон нутгуудад бас хамт хэрэгжүүлж байна энэ. энийг одоо 21 аймгийн хэмжээнд 2006 хүүхэд өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн байгаа. За e-спортын төрлөөр байна, дроны төрлөөр байна, код бичлэгийн төрлөөр байна. За одоо их хөгж боловсруулах чиглэлийн ингээд төрлөөр боловсруулагдаад өнөөдөр одоо таны санаачилгаад бизнес даргын дэргэд одоо байгуулад дүүрэг болгож 100 хүүхэд байхаар ингээд тооцоод 900 хүүхэд буюу нийт 3000 хүүхдийг улсын хэмжээнд одоо харилцаа холбоо мэдээллийн технологийн чиглэлээр ингээд бэлдэж байгаа. За энэ хүүхдүүд маань юу хийх вэ гэхээр нэгдүгээрт бодвол яг энэ чиглэлийн хүний нөөцөөр бэлтгэж байгаа. За хоёрдугаарт бол энэ хүүхдүүд маань гэр бүлтэй сурагч багшуулж байгаа. Сурагч багшуулаа ээж аавдаа эмээ өвөдөө захин мөр чадварыг заах. За дүүнэрийгээ бол зөв хэрэглээнд одоо хэвшүүлэх. За захин үе тэнгийн дээрлэлтээс сэргийл ийм одоо ач холбогдолтой байгаад байгаа. Тэгээд яг үе шаттайгаар маш сайн хөгжөөд ингээд явж байгаа. Олон энэ хувийн ихтэй сургуулиуд хамтарч байна. Аймгийн засаг дарга нар, нийслэлийн засаг даргын дэмжлэгүүд асар өндөр ингээд явж байгаа. 6 7 8 дугаар ангийнх юм байна шүү дээ. За тэгээ өнөөдрийн арга хэмжээг дуусгаа сайхан баярлцгаагаарай. За айгуу гоё мэрэгжил сонгож ш та цаашдаа ирээдүйдээ. Тэгээ одоо аж үйлдвэрийн 4-р хувьсгал ерөөсөө эцсийн нүндээ мэдээллийн технологи AI дээр суурилна гэдэг таад багшч зааж байгаа бох тийм ээ. Та тэгээ ийм багаасаа ийм гоё сонирхолтой хөтлөж байгаа чи баяртай байна шүү. Амжилт төсөй бүгдээр айдр ямар тэмцээнд яаж орлоо манай хүмүүс Onyx гэдэг архандах тэмцээнд орсон. Тэгээд бас шагалтай нийслэлийн яг дроны тэмцээнд. тийм үү улсын аваргын тэмцээнд сүлд оролцсон мөбис таснаа. Хайд одоо нэг дор хэдэн дроныг яг зэрэг хамгийн олныг хэдэг хөргөө. Яг хүн бүр тус бүрдээ нэг нэгээр хөөргөж үзсэн. Дархан дээр болохоор яг үзүүлбэр үзүүлэхдээ 6 хүүхэд үзүүлсэн санагдчих. Энэ жижиг дорон болохоор удирдлагаар болон кодоор ингээд нэр нь бол нисдэг. Тэгээд удирдлагаар илүү сайн нисдэг. Кодоор болохоор илүү их тооцоолол хийж иж нисдэг. Тийм үү? Холболтон дээрээ ямар ч асуудал гардаггүй. Харин энэ телен болохоор яг кодоор гэх юм бол Wi-Fi-аар холбогддог болохоор жоохон олон сүлжээ ингээд тавцсан үед бол холболтон санаа жоохон холболтон дээрээ асуудал гардаг. За бүгдээр нь баяр хүргэе, амжилт хүсье. Та чи ийм жоохноос одоо ингээд дараагийн мэрэгжил мэдээллийн технологийн чиглэлээр улсын одоо нөөц бэлтгэл болж бэлтгэж байгаа юм байна шүү дээ, тийм үү? Тэгээ энэ бол айгүй гоё шүү дээ. Одоо дөнгөж 7 8 дугаар ангуу. Тийм. 7 8 дугаар ангийнх нь тийм. Тэгээ ийм багасаа энэ ингээд яг энэ мэдээллийн технологийн чиглэлийн дарга нар та хэдийг дараагийн Монгол улсын ирээдүйн болсон хүчин болгож бэлтгэх хөтөлбөрийг боловсруулсан ингээд та хэдтэй хамтарч ажиллаж байна. Дээр нь Улаанбаатарын хотын захиргааны зүгээс бас та хэдийн дунд тэмцээн уралдаануудыг зохион байгуул ийм ажлуудыг үе шаттай игээр төлөвлөж байгаа шүү. За амжилт хүсье. За баярлалаа. Дээрс нэг хасан танилцуулах юм байгаа юм. Улаанбаатар хотод нэг 20 минутын хот бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд ийм зөөврийн автобус явж байгаа. Одоо ганцхан байгаа. Цаашдаа тоог нэмэгдүүлээд
Та дотор нуудыг давчил хайцсан болохгүй байна уу? За тийм. Энэ хажуугаар нь үрчих. Тэгээ энэ дээр бол иргэн суугаад тэр үйлчлэгийг авах боломжтой 43 байгууллагын нэг 500 орчим үйлчлэгийг энд хүргэж байгаа. Тэр иргэд бол эндээс иргэний өнөдөгч жолооны үлдэх түүсэн машинаас гардаг байсан бүх үйлчлэгнүүдийг авах юм боломжтой. Би одоо шууд иргэний үлдэх хөвлөд лавзгаа авчих уу? Цаанаас аюуг нь яагаар байна. Аа за.